Хотын энэ өдрийн мэнд энэ удаагийнхаа бичлэгээр та нартай Шарлот гэх 2015 онд гарч ирсэн анимийн үйл явдлыг товчхон ярьж өгөхөөр шийдлээ. За үйл явдал руу шилжижсэн уг анимыг Жун Мэйда гэх зохиож исэн юм байна. Тэгээ түүний бусд бүтээлүүн гэвэл Angel Beats бас Clannad гэх нэлээд өтөргөнгийн баг номер 1-т явдаг зохиолыг бичиж ирсэн зохиолч юм биш үү. За тэгээд өөр олон юм яриад яах вэ? Бичлэгтэй тавтаа барил. Үйл явдал маань нэгэн ахлах сургуулийн сурагч өөрийнхөө хүчийг олж буугаар эхлэх ба түүнийг Ю Отасака гэнэ. Түүний хүч нь 5 секундын хугацаанд хүссэн хүнийхэн биед орох чадвар. Гэхдээ яг яагаад энэ чадвартай болсноо тэр ч бас мэдэхгүй. Арасака өөрийн хүчээ хэрэггүй зүйлд ашиглаж эхэлнэ. Жишээ нь дургүй хүмүүсээ хооронд зодтолдуулах, шалгалтын дээр онцлогтны бид орж хуулах гэх мэт өөрийн чадвараар сургуультаа хүртэл нэгтгэж чадна. Хичээл ном дээр ингээд аргалж байгаа юм л та. Тэгвэл Арасака царайныхаа бидаарсан олоогтууд түнд татагддаг. Гэхдээ тэдний аль нь ч түн сонирхолгүй. Учир нь шинээр орж ирсэн илүүдийн сургуулийнхаа гүнж гэгдэх Шираянагийг өөртөө дурлах зорилготой. Үүндээ ч шамдан түүнийг орслоос авран өөртөө дурлуулах том төлгөөгөө хэрэгжүүлээд Юми түүнийг орой хоолнд өртдөг. Хэсэгхэн хугацаанд Арасакагийн хүсснээр бүх юм болж байгаа ч нэг өдөр түүний хүчийг ил болох Нао Томори буюу Хашинами Академийн сурагчдын зөвлөлийн дарга гарч ирнэ. Мөн түүнтэй хамт өндөр хурдаар хөдлөх чадвартай Жожиро Такожо тэр хоёр Арасакаг өөрсдийн сургуулийн чадвартай сурагчдын сургуулаа. Мөн чадвар эзэмсэгчдийг эрдэмтдийн гарт орохоос хамгаалдаг. Гэлж хэлж түүнд оюутны зөвлөлд орж ирэхийг ятгахнаа. Арасака үүнд нэг итгэхгүй байх ч гэсэн Нао түнд өөрийнх нь чадрыг харуулж нэвшэртлэн зодно. Түүний чадвар нь сонгосон нэг л хүндээ харагдахгүй байх чадвар юм байна л та. Тэгээ зодсныхаа үр дүнд Арасака дүүтэйгээ хамт тэдний сургуульд шилжин орох амлнаа. Тэгэд манай хүн чинь нэг охинд дэлб зодуулсан ч. Тэгээд дүүдээ очиод 100% тэтгэлээр Хашинами Академид хоёулаа хамт сурнаа гэж хэлэхэд дүүн бүр хөлн газарт төрөхгүй нэлээд баярлана. Тэгээ шинэ сургуультаа ормогцсон Арасака чадвартай сурагчдын талаар илүү их мэдээлэл авч чаднаа. Тэгээд зөксөхгүй олон жилийн турш тэдэн шиг чадвартай сурагчид эрдэмтдийн туршилтын тулаа болж байгаа. Мөн энэ бүхний өөдөөс зогсож чадах хүмүүс нь зөвхөн зөвлөл байх хүмүүсээ гэж хэлнэ. За ингээд манай гурван маань хөөхөн дотносоод зөвлөлийнхөө өрөөтэй ч танилцаад авна. Тэгээ ороод удаагүй байж идэл зөвлөлийн нэг гишүүн өөрийнх нь чадрыг тэдэнд хэлэнгээ тэдний эхний даалгаврыг өгнө. Түүн чадвар нь газрын зургийн дээрээс ойрхон байгаа супер хүчтэй сурагчдыг зааж өгөх юм. Тэгээ манай гурван маань нэгэн сургууль дээр очин ойрын хугацаанд ер нь бүсийн зүйл юу болов? Цов яриа байна уу гэж асууж эхлэн. Тэгээ хайж явж байгаад нэг сэжиг бүхий этгээдийг олон араас нь хөөж барьж авч чаднаа. Тэгээ нуугаад байсан юм хартал мангар хөөх охины нүцгэн зураг гэж идэв юм да. Энэ чинийх юм уу? Чи ингэсэн юм уу гэж асуудал. Үгүй наадах чинь евро гээд ном сумын дугуулангийн хүүхдээс судалдаж авсан гэж шууд хэлжтэй. Тэгээ ингээд анхны гурван маань нөгөө залуу дээр очтол хинэгчхүү тийм би авсан. Учир надаа аав ээжийг эмчлэх хүн хэрэгтэй. Тэгээ та нар яах юм гэдэм да. Чиний зургийг би авч чадсан шүү гэж Наог сөрдүүлтээ. Нао ч өдөөс нь аав чи хэрвээ энэ хിവэрээ бусдыг сөрдүүлж бусдад ийм зураг заасаар аав ээжийг эмчилбэл тэд мэдээд дуртай байхгүй л болов гэсэн үгээр Широгийн сэтгэлийнх нь утсыг хөлдөлгөөд түүнийг бүтэн юм оролд оруулчихнөө. Хэрэгч тусаж маргааш нь Нао Арасакаг нэг газар руу авч явдаг. Явах замдаа Нао Арасака хоёр хөөрхөн боонд үсгээд амжичнаа. Явах замдаа Нао түүний ах Томориг хамгийн ихний супер хүчтэй хүн байсан гэж хэлдэг. Тэдний ээж нь мөнгнөөс ч болсон юм уу, тэднээс ч айсан юм уу? Гадаад сургууль руу тэр хоёрыг шилжүүлнэ гэж хэлдэг. Тэнд эрдэмтэд хүчтэй хүүхдүүд дээр өдөр шөнөжин туршилт хийдэг газар байсныг сүулт нь л ухаарж байгаа. Ах нь туршилтуудын үр дүнд хинийгч таньж чадхааргүй болтлоо. Ухаан балартан амьд зомби болсон гэж өөрийнхөө түүхийг Арасакатай хуваалцаж дуусгаад тэд зорьсон газраа ирд. Зорьсон газраа ирээд өрөөнийх нь хаалгыг онготл Наогийн ах галзуурсан байгааг Арасака нүдэрээ харан энэ бүгд 100 хүүний байна гэдэгт итгэж эхэлнэ. Өвчин намдагчаар ахыгаа тайвшруулан жаал алхнаа манай хоёр. Энэ бүгдийн эцэст эрдэмтэд тэднийг эрчим хүч авахын тулд туршилтад оруулдаг. Харин эрчим хүч дуусах үед тэд дахин хайж эхэлнэ гэж Нао хэлнэ. Дараагийн даалгавартаа манай гурван маань гарнаа. Энэ удаа тэдний байбал нилээн од дуучин байдаг. Түүний чадвар нь өгсөн хүмүүстэй ярих чадвар мөн гал удирддаг. Хайлтынхаа явцад тэд нэгэн залуутай уулзнаа. Тэр залууч мөн нууц хүчтэй. За яах вэ? Би танарт туслая гэд хайж байгаа одыг нь зөвлөлийн өрөөнд авчирнэ. Нэг хүн хоёр чадвартай байдаггүй байхад чи яаж гэж хэлээд дуусаагүй байтал гинтл зан ааш нөрслөгдөд та нар юу вэ? Алан шүү гэл галаар наадтай. Цаад занклаа энэ од чин ихчигийн сүнсийг бидээ оруулангуудаа ихчигийн чадрыг ашигладаг байл яах вэ? Тэгэд манай эдмэн түүнийг ятгах гэж үзнэ. Бити хүч ашиглаа. Хүмүүс чамайг онилж байгаа. Гэхэд
болж ийн. Гэхдээ нэг болцолтой. Миний дүүг зовоогоод байгаа нэг телевизийн продюсерыг айлгамаар байна гэд жижигхэн айлгалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Аймхаа дүүд нь продюсерийн нэг юм чухал гар утас байгаа юм байна л та. Тэгэд тэрийг продюсер нь авахын тулд түүнийг ингээд айлгаад байгаа юм байна. За тэгвэл энэ утсаа аваа гэд уулзалтын уулзахаар болно. Гинт Миса өөрчлөгдөөд хичин түүний биеийг аваад бусдын ч мөн туслан нөгөө продюсерыг нэг сайн айлгаж авт юм да. Хэрэг чаагадаад залуу аяд бол Миса тэдний академид бүр ангитан шилжиж орж ирнэ. Ингээд нөгөө гурван маань дөрүүлээ болоод тэр дөрвийн анхны даалгавар орж ирнэ. За энэ бол бейсболын анхлах сургуулийн тамирчин гайхалтай пич хийдэг залуу. Түүний чадвар нь шилжих гинэ. Тэгээ манай дөрөв шууд л олж очиод чи чадвартай битээ ашиглаад тэртээ тэргүү насанд хүрэх үед бүх чадварчаа арилжна. Энэ хിവэрээ цааш явбал чи ямар ч карьергүй болно шүү. Одоогоноос өөрөөрөө яв гэхэд нөгөө гарчин бас итгэхгүй. За тэгвэл бөөндөө бейсболт худаа. Бид ялвал бидний үгэнд ор харин танаа баг ялвал чи хүсснээрээ хий гэж бейсбол матч эхэлнэ. Мэдээж баахан чадвартай гарууд хөнгөн ялчихгүй яах вэ? Тэгээ дараагийн даалгавар нь юу вэ гэсэн чинь нисдэг залуу байна гинэ. Хилээ дуусаагаа багт нааваа шууд инээн би бүр мэдээд байсан гэдэг юм да. Айгүй мэдээлэлтэй хүн байна өө. Тэгэл манай дөрвчин кемпингийн гейм залуутай уулзъя гэдээ яваад гэж байгаа. Тэгээ оройн Арасака нааваг дуу сонсож байгааг хараад ямар дуу сонсож байгааг нь сонирхтол наавгийн улаан ягаан пен жин гэдэг хамтлагийн дууг сонсож байна нэ. Ингиж яриангаа шүний хотыг хараад яа гоё нөө энэ хоёр. За тэгээ наавч миний мөрөөдөл бол жин хамтлагийн нэг дуугийнх нь бичлэгийг хийж өгөх гэд шүнжэнгөө ярьж ханаа. Тэгээ өглөөнийхон цайг уух гэж байтал тэдэн дээр нэгэн нисдэг залуу өөр үрээд ирнэ. Ирснээ хөөе та нар энд гал гаргаж болохгүй. Эндээс хурдын яв. Би энд ажилтаа инэ тэрэ гэхээр нь бүгд ойлгочихж байгаа юм чинь. Тэгээ наавч чи юун зангаараа өө тийм үү. Өө нэрээ би чиний нисж байгаа бичлэгийг энд хийсэн юм биш үү? Энд дэр хадгалсан байгаа шүү гэж хэлсэн чинь нөгөө залуу амар хурдан нисж ирснээр камерыг аваад нисээд өгдөө. Арасака маань ч нэлээд хэрэгтэй хүн байгаа юм л та ер нь хараад хаад. Нисч явлаа юу гүй юу гяс нүдрүүн хараад биеийг нь өдөртөд буцаад буулгаад ирж байгаа. Дараа нь наава түнд ингээл хүчээ хэрэглээд байвал эрдэмтдийн хоол болно шүү гэж сануулхад түүний тэнгэрт эрх чөлөөтэй нисэх мөрөөдөл нь биелсэн ч амьд явахын төлөө бууж өгөх бололтой гэх үгийг сонсон энэ даалгавар амжилттай өндөрлөнө. За Арасака маань гэртээ очтол дүүн нэлээд халуурч нөө. Тэгээд за унт гэд унтуулад өглөө дахин халуун үзсэн чинь буугаагүй байдгийг. Тэгээд за хичээлээс нь чөлөө авахулаад түүнийг амар гэж хэлээд хичээлдээ аваад өгнө. Дараагийн даалгавраа сонссон чинь байршил нь бүр яг Арасакагийн амьдардаг байр болж таард юм да. Тэгээ хүч чадал нь тесрэлт гэдэг л үг хэлдэг. Уг нь хүч чадал нь зөвхөн өсвөр насанд нь ирдэг байхад танаа дөө биш л баймар юм да гэд ярилцсан. Тэгээ бөөндөө очиж шалгахаар явж байгаамаа. Тэгэд бүгд Аюмигийн биеийн байдлыг мөн хүч чадлыг мэдгээр эртэл Аюмигийн найзууд нь ирсэн байж дээ. Аюмигийн араас гүдэг нэг бацаан энэ. Тэгээ цаа талын энэ охин бол энэ бацаан тайртай охин. Тэгээ Аюми дургу бас. За энд ч яг хоо тэгээд орой Аюми ахта би өчигдөр газар агараад юм нурж ийн гэж зүтэлсэн гэж хэлдэг. Дараагийн өдөр нь Арасака зөвлөлийнхөндөө Аюмигийн зүудний талаар ярихад хангалттай мэдэж чадахгүй байна. Аюмиг сургууль дээр нь авчираад хэрэггүй байхаа гэж хэдэд түүнийг дахиад нэг өдөр амар харуулна. Тэгсэн Аюмиг сургууль дээрээ нууцаар ирчих магадгүй гэд Арасака бас Соник хоёрт наав хэлж байгаа. Тэг хичээлд явах юм ч дуртай Аюми үнэхээр нууцаар сургуультай өрөд ирт юм да. Тэгээ орж ирж байхдаа нөгөө араас нь гүдэг бацаан түүнийг хамт хоолнд орё. Үрхиэл гэдэг. Аюми ч хөрхөн бултангуудаа анги руугаа явж идэл нөгөө бацаан тайртай охин чинь чи миний хайрыг булаалаа. Одоо үх тэргээд алах гэж араас нь дайрнаа. Аюми цухтааж мухардаад бүр яагаргаа мэдэхгүй нүүр тулна. Яг энэ үед Аюмигийн чадвар итгэжж түүний эргэн тойрондох бүх зүйлс нурж эхэлнэ. Яг энэ үеэр манай дөрөв уулна яг олж ирсэн боловч тэрхэн хэсэгхэн газар нураад Арасака дүүгээ болохоор шууд л нурангуруу гүгээд орно. Харамсалтай нь нэг хэсэг нь Арасака дээр нураад Арасака имлэгт хизээч юм байгаа. Сэрээд ухаан ортол шууд дүүгээ асуухад харамсалтай нь дүүн амьд гарч чадаагүй гэх харамсалтай мэдээг олж мэднэ. Дүүгийнх нь үхэл Арасакаг дүн ментал брейктаунд оруулнаа. Амьдрах утгаа алдаад, хоол идэхэж болоод өдөр болгон гой мэдээд тэгээ нэг л найзуудтайгаа уулзгаач болоод найзууд нь бүр аргаа вараад Аюмигийн дүр төвраад ингээд Арасака дээр ингээд ирсэн чинь бүр Арасака уурлаад гэрээсээ гараа авчихдээ. Ингээд интернет кафед ороод бүгдээс нуугднаа. Гэртээ чархаа болоод өдөр болгон тоглоом тоглоол, төрөн хоол идээл, оройдоо кафед унтаал, хаяада зодоонуудын хийгээл ямар ч утгагүй нэг юм амьдралаар амьдраад байгаа маа. Ингиж бусдыг дээрлэж явахдаа нэг залуу нэг хайрцаг руу ингээд тэмүүлээд байгааг ингээд анзаараад тэрийг аваад харсан чинь
хар тамхи байгаа юм л та. Тэгээ оройн ямар ч хөнгүү газар олоод за энд юу хэрэглэе лайлна гэж бодол яг хэрэглэжсэн чинь гинт Нао гараад иртээ. Арасака уурлаад Наог яаж намайг олчихв? Юугаа игээд байгаа юм чи ер нь гээд ууртай хэлтэл Нао би чамд л харагдахгүй байсан болохоос байнга чинь хажууд байсан. Аюумигийн үхэлтч би буруутай. Тэр тусмаа чамд санаа зовоод байсан болохоор чамайг дагсан юм аа. Ядаж дүүгээ бодоод явж хоол идэ гэж хэлээд аваад явд юм аа. Наава түнд яг л аюумигийн хийдэг хоол хийж өгөн түнд дахин нэг удаа амьдрах хүслийг асааж өгч байгаа маа. Ингээд аюумигийн хоолыг идсэн болохоор ч тэр юм уу юм маань энэхүү ямарлосоо гарч чаддаг аа. Юу ч буцаад гэртээ ирж амьдралаа дахин шинээр эхлүүлэхээр зориг шулуудна. Сургуулийн нэг өдөр болж сургуулиасаа таран гэртээ харих замдаа юу маань нэгэн хараагүй хүнтэй зүрх ба түүнийг үнэхээр өмнө таньдаг байсан мэт санагдаж түүнийг оройн хоолнд өртөг. Гэтэл тэр хараагүй хүн маань Жин гэх хамтлагийн гоцлол дуучин байсан. Оройн хоолыг амтархан эцгэсэн манай хоёр маань гарч ирээд юм ярих үед дуучин бүсгүй маань юугийн хоолойных нь өнгөөрл түүнийг үнэхээр гуниглсан маш олон зүйлийг давж туулсан гэдгийг мэдэн асуухад дүүгийнхэн үхлийн талаар түнд хэлдэг. Түүний дүүгийн үхлийн талаар сонссондооч тэр аюумид хүндэтгэл үзүүлмээр байна гэд гэрт нь хөрөлцөж ирдээ. Нэр энэ дуучин бүсгүй маань Соола гэдэг юм байлаа шүү. Тэгээ юу маань Соолаг шүтэн бишрэгчтэй уулзуулахаар нууцхан төлөвлөгөө зохиож Казукитай уулзуулахаар болно. Явах замдаа юу түүнээс та үнэхээр бүтэн хараагүй болсон юм уу? Ер нь яаж агаад хараагүй болсон юм бэ гэж асуухад Соолог хариудна. Тийм ээ, би гоцлол дуучин болохын төлөө хараагаа золиосон гэж хэлдэг. Эмнэлэг дээр ч ирлээ Казукиг харахгүй байгаа Соола түүн дээр төхөн очиж үзэсгэлэнтэй хоолоогоороо дуулахад Казуки тайвшин дүүгийнхаа нэрийг дуудаж эхэлдэг. Хэсэгч өөрчлөгдөг манай Соола маань бие хамгаалагчтай чирүүлээд яваад өгнө. Нао үнийг мэдээд түүнд талархснаа илэрхийлэн маргааш нь уулзахаар болно. Юу Нао хоёр Жин хамтлагийн тоглолтыг үзэхээр явахдаа юу Наог анх удаа энгийн уцтай байгааг нь харна. Хөөхөн улаагаад авнаа. Соолаг дуулах үеэр юу өнгөрснөө санаж Аюумитай хамт нэгэн эмнэлэгт байгаа тусам руугаа буцаж очиноо. Энэ дурсамжинд хамтдаа хоолн доожрлон зогсох үедээ тэр хоёр том ахыгаа дурсан түүний цаг хугацаагаар аялах чадвартай хоорондоо ярихад юу амжиж Аюумиг ярихыг зогсооно. Энэ эмнэлэг бол чадaltaй хүүхдүүдээр туршилт хийдэг байгууллага. Юу дотроо өөрийнхөө хүч чадлыг хэрэг эрдэмтэд мэдэгдчих юм бол түүний ах шиг түүнийгч бас аваад явах хаа гэж бодно. Яг тэр үед Кумигами гих нэгэн залуу тэр хоёр дээр нууцхан ирэн юуд телепати чадвартай хүн олсноо хэлдэг. Ингээд хоолны цагч дуусан Аюумитэй цааш өрөөлөгөө явж байх үед харуулууд ирэн Аюумиг түүнээс салгаад авч байна. Юу тэдэнд Аюуми бол чадваргүй та нар миний түгээр яах гээд байгаа юм бэ гэд орилтол цахилгаан борооходуулаад өрөөндөөс ирнэ. Асар хүчтэй газар хөдлөлт болон тэдний хэсгийг нүүлгэн шилжүүлнэ гэх мэдээг сонсон гарах гэтэл түүний үүдэн дээр нэгэн цусвалсан эрдэмтэн ирэн түүний дүүгийнх нь нураалт гих чадвар үнэхээр хүчтэй байсан. Хүчийг нь нээж өгсөний дараа өдөрдөж чадахгүй байсан учраас Аюумиг устгасан гэж хэлдэг. Энэ мэдээг сонсомгцоо юу маань төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн өөрийнхөө жинхэнэ хүч чадрыг бидэндээ ил болгоно. Энэ бол хүний биед орохдоо орсон хүнийхэн хүч чадрыг хулгайлдаг чадвар. Юу шууд телепат чадвартай хүнээ хайж олон түүний чадрыг ч авч чадна. Түүний чадрыг авч байх үеэр харуулууд яг түүнийг буудах гэж байхад нэгэн бүсгийн хоолой тэднийг сатааруулан эргээ тартал охин тэднийг оюун ухаанаараа ухаан алтуулчихна гэсэн манай нөгөө охин маань өөрөө бас ухаан алдаад байна. Энэ үед юу ахтайгаа телепат чадраар холбогдсон түүнийг хайж байдаг. Юу ч ахтаа бүгдийг тайлбарлан түн рүү явж байх үед хортхийн газ тархаж түүний найз нь хан нэвтлээд гараад ирдэг. Тэр залуу юуг чадрыг маань аав гэж ятхан барахгүй үндсэн дээр ахих нь байгаа газар болох нөгөө талын хан руу нэвтүүлэгчдэг. Ахыгаа хараад л юм шууд хүчийг нь авах тэр агшинд харуулж орж ирэн юу ухаан орно. Өрөөндөө Наотай хамт байх ба юу басан талаар асуухад Нао түүнийг тоглолтын дундор ухаан алдсан гэж хэлдэг. Манай хоёр маань яг ярьж байх үеэр Кумигами тэдэн дээр ирэн юу Аюумиг ахыхаа хүч чадрыг ашиглан аварч чадна гэдгийг тайлбарлан тэднийг дагуулж байна. Тэднийг дагуулж явсан нэг газар ирэх ба энэ бол нууц байгууламж. Мөн Шонсукигийн удирдлага доор ажилладаг газар юм. Шонсуки бол тэдний ах. Хэсэг өөрчлөгдөн юугийн ахих нь багын дурсамжууд гарan Кумигами болон Шонсуки нарын найзтай би танилцсанаа. Тэднийг Шичино, хан нэвтлэгч, Мидоки, оюун ухаанаараа бусдыг унтуулагч, даанч дараа нь өөрөө унтцдаг. Маэдомари,
хүрсэн хүнийхээ дурсамжийг арилгагч. Тэд бүгд нийлээд чадвартай хүүхдүүдийг цуглуулж эхэлнэ. Сүүлд нь Шонсуке тэдэнд бидэнд одоо хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тийм учраас би өнгөсөн рүү явж мөнгө олон дахин бүгдийг эхлэе хэмээн буцаж явахдаа өөрийнхөө хүчийн сул талыг анзаардаг. Энэ бол хүчээ хэрэглэх болгондоо хараагаа алдах. Баг багаар хараагүй болж байгаа Шонсуке 15 насныхаа төрсөн өдрийг маш олон удаа хийж байгаа нь юм. Энэ үеэр юу түнээс та ямар ахлах сургуульд явахын гэх асуултнаас үүдэн Хашинама академиг байгуулсан байдаг. Гагцгүй энэ академид тэд нар шиг чадвартай хүмүүсийг аварч чаднаа гэж хэлэн сүүлийн удаа дахин цаг хугацаагаар аялан хөрөнгө мөнгө эрх мэдэлгээд бүгдийг нь олж аван бараг л хараагүй болно. Ингээд Шонсуке маань сүүлийнхээ гуйлтыг найзуудаасаа гуйв. Түүний хоёр дүүгийнхэн дурсамжнаас өөрийгөө арилгана. Бүх юм тодорхой болон юу ч өөрийнхөө хүч чадлыг үннийг олж мэдэн түүнд яаж буцаж явахыг хэлж өгөн юу маань цаг хугацааг хойшлуулна. Аюумиг халуураад хэвтэж байх тэр өдөр буцаж ирэн цаг алдалгүй бусаддаа Аюумигийн талаар хэлнэ. Энэ үед Нао юуг бүгдийг олж мэдсэнийг анзаарч чаддаг. Юу ч дүүгийнхаа хүч чадлыг автснаар дүүгээ аварч чаднаа. Гэхдээ хараахан бас болоогүй. Дараагийн өдөр Аюумиг сургуульд нь оруулж өгөн болох үйл явдлаас сэргийлэх зорилгоор дунд сургуульд нууцаар нэвтэрч чаддаг. Яг өмнөх үйл явдалд автагдсан Аюуми аюултай тулгарх үед юу гарч ирэн Аюумиг аварнаа. Ингээд буцах замдаа юу болон Аюуми маань ахтайгаа танилцсан ахын юугийн талаар эрдэмтэд мэдсэн учраас эсэгтээ эндээ нуугдаа гэж хэлэн нуувчанд нуух таралдаг. Шонсуке тэдэнд өөрсдийнхөө хийж буй ажлыг танилцуулан энэ бүх хүч чадалтай хүүхдүүд яаж үүссэн бэ гэх хариултанд 75 жил болгон дэлхийн хажуугаар Шарлот гих солир явж өнгөрдөг. Өнгөрөх тоолондоо жижиг хэсгүүд нь дэлхийгээр шидэгдэн түүгээр ойрхон явсан хүүхэд болон ямар нэгэн онцгой чадвартай болдгоо гэж хариулдаг. Гэхдээ тэдний гаргаж авсан вакцин бол чадвараа нээгээгүй хүмүүст л үйлчлэн тэдний чадрыг арилгадаг бол аль хэдийнэ чадвараа нээсэн хүмүүст ямар ч нөлөөгүй бид бас мэдэж аав. Ингээд тэд Шонсукегийн найз нартай ч танилцсан цаг хугацаа өнгөрөх хэрээр тэд ч татанслаа. Гинтхэн Кумигами дахин нэг хүч чадалтай хүнийг мэдрэн явах үед юу ч бас явна гэсэн боловч түүнийг ятхан явуулдаггүй. Кумигами өөрөө явхаар болон Наотой хамт замдаа гарна. Гэвч тэднийг хууран орхигдсон газар авчиж Кумигамиг тамалж эхэлнэ. Тэдний авахыг хүссэн мэдээлэл бол ямар хүч чадалтай хүмүүс байгаа талаар мэдээлэл авах байлаа. Кумигами тэдэнд энэ мэдээллийг өгөхөөс татгалзсан үхтлээ зодуулна. Шонсуке үүний талаар мэдэж чадах ба юуд хэлэхэд юу уурлан барилгыг нуран болгонгоо алддаг. Нуус төлөлгөө зохион юу тэдний байгаа газар руу очмогцоо тэдэнд ямар нэгэн буу хотго байгааг нэгээр нь шалгана. Гэвч яг энэ үед өөр нэгэн хүч чадвартай хүн гарч ирээд юуг цаг хугацааг буцааж магадгүй гэд нэг нүдийг сохолцдог. Аргагүй болсон юу сандран дүүгийнхаа хүч чадлыг ашиглан бүгдийг нуран ахтайгаа телепат чадвар ашиглан холбогдож дахин уулзалтна. Гэвч энэ бүх нуран болох үеэр Нао Кумигами ямаараа хамгаалсан байдаг. Энэ бүхнийг шокноос дөнгөж сэрсэн юу мэдэх тэр үедээ дахин нэг нуран болгонгоо алт. Түүний нүдэн имжлэгдэх үед л дахин хөдөлнө гэж хэлэн найзынхаа үхлийг хүлээн зөвшөөрсөн. Бид яаж чадахгүй гэж Шинсуке түнд хэлнэ. Буцаад өрөөндөө очин Наогоос яг яах ёстой вэ гэх асуултыг асуухад Нао хариудна. Хэрвээ чи үнэхээр л бүгдийг авармаар байгаа бол одоогийн байдлаар Шонсукегийн нээлт хийсэн вакцинаар одоогийн бүх хүүхдүүд аюулгүй болсон. Харин дараагийн Шарлот ирэх үеэр чи явж бүх чадруудыг авч дараагийн гарах эрсдлийг байхгүй болох. Гэтэ энэ бүгдийн эцэс чамайг яаж хүрхийг сайн мэдэхгүй байна гээл тоглоомч юм шиг хэлэхэд юу ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрөн Нао сэтгэлээ илчилждэг. Гэвч Нао түүнийг одоо бол хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэхдээ энэ аялалд явж ирэх хүртэл ч чамайг хүлээх болно гэж амлалт өгдөг. Юу маань ч шууд л Наогийн чадрыг аван ах дээрээ очиж өөрийнхөө төлөлгөөг хилтэл байж болохгүй бүтэхгүй зүйл гэж хэлэхэд нь юу аль хэдийнэ шийдсэн. Одоо буцах замгүй гэж хэлэн хамгийн дотныхоо найс нөхдөөс эхлэн улс орноор аялах явцдаа бүхий л хүч чадалтай хүний байршлыг мэддэг болж баг багаар дурсамжаа алдчихлаа. Өдөр ирэх тусам л дурсамжаа мартан өөрийгөө юу хийж яваагаач мартах шахан түүний талаар нэг нүдэд Грим Рипер гих цурхал хүртэл гардаг. Зөвхөрсөн юу маань ухаан санаагаа алдсан явж байх үеэр нэгэн хөгшин түүний нуруунд сум зоож алхахыг завдах үед нэгэн охин гарч ирэн юуг хамгаалдаг. Яг энэ хугацаанд юу ухаанаа буцаан сэргээж охины чадрыг ч бас авч чадна. Охины чадрыг аваад цааш явахад тэнхээ барагдан ухаан алдана. Ах
Ахын ч түүнийг яг энэ үеэр олж авч чадан Япон руугаа буцааж авч яван түүний шархыг идэхээр имлэг твтүүлнэ. Дараа өдөр нь ой санамжаа бүгдийг мартсан ч түүний хажууд өөрийгөө юугийн найз охин эргээд тавтаа морилоо гэх Наогийн төрх хүлээж байдаг. Юу маань дахин нэг удаа гэр бүл найз нөхдөөрөө хүрээлүүлэн шинээр амьдралыг инхүү эхлүүлснээр энэ аниме маань дуустгаа. За ингээд хийснээ дуусглаа. Шарлот гих анимыг үнэхээр сонирхож байгаа хүмүүст заавал үзээрэй гэж хэлмээрээ шүү. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр та.